Зүүдний талаарх мэдлэг 5 төрлийн зүүд байдаг. Эхнийх нь таны шунал, хүслээс үүдэлтэй. Биелээгүй хүсэлтэй нь зүүдэнд биелэхээр ирж зүүдлэгддэг. Тэгдэг үү? Та ус уухыг хүссэн ч уугаагүй. Зарим идмээр байсан ч өнөөдөр идэхгүй гэд идээгүй. Эсвэл пицца идмээр байсан ч идээгүй. Тэгээд та унтах үед юу болдог вэ? Та пицца идээ. Томоо зайрмаг долоогоо тэгж зүүдэлдэггүй. Та хэн нэгэнтэй хамт баймаар байлаа. Найз хүнтэйгээ мөн найз залуутайгаа баймаар байсан ч байж чадаагүй. Тэгвэл оройн юу зүүдэлдэг вүлээ? Хамт алхаад, заваар зугаалаад, уулнаас гулсаал. Таны энэ нуугдмал хүслүүд биелэхээр танд зүүдлэгддэг байх. Энэ бол нэг төрлийн зүүд. Тэр айдас болон хүслээс үүдэлтэй зүүд байх нь. За хоёр дахь төрлийн зүүд нь өнгөрснөөс үүдэлтэй стрессүүд суларч гарч байдаг. Өнгөрсөнд мэдэрсэн дурсамж туршлагуудтай зүүд болж зүүдлэгддэг. Энэ бол хоёр дахь төрлийн зүүд. Гурав дахь нь зүм совинтой зүүд. Ирээдүйд болж магадгүй зүйлсийг та зүм болгож зүүдэлдэг. Ийм зөнтэй зүүд. Дөрөв дэх төрлийн зүүд нь өмнөх бүгдийнхэн холимог нь байдаг. Тав дахь төрлийн зүүд нь танаас огт хамааралгүй харин таны унтаж байгаа газар оронтой холбоотой. Та Италид нэг зочид буудалд унтчихлаа гэж бодъё. Тэгвэл та ингээл Италийн дуу, аялал, Итали хэлээр ярьж байгаа хүмүүс ямар хэлээр яриад байгааг мэдэхгүй. Гэтэл тэр газар оронтой холбоотой тийм хүмүүсийн яриа гэх мэтийг зүүдэлдэг. Яг юу гэдгийг нь бол өөрөө та таньж мэдэхгүй л байгаа. Ийм янз бүрийн зүүдэлдэг байх. Тэгэхээр энэ нь таны унтж байгаа газар оронтой холбоотой. Ийм 5 төрлийн зүүдийг зүүдэлдэг. Тэгээд та яг аль зүүд нь аль вэ гэдгийг та мэдэхгүй. Ихэвчлэн 4 дахь төрлийн буюу тэр бусдынхаа холимог тэр зүүд нь ихэвчлэн зүүдлэгддэг. Тэгэд энэ нь яг миний зөнтэй зүүд юм а гэж та ялгаж хэлж чадахгүй. Магадгүй л дээ. Гэхдээ тийм байх албагүй. Тэгэхээр ухаантай хүн бол энэ бүхнийг хайхрахгүй. Яг гэвэл эдгээр нь хэрэггүй юм чинь. Зүүдл бол зүүд. Энэ бодит сэрүүн байдал хүртэл зүүд. Одоо бид нар энд сууж гин маргааш өөр нэгэн газар очин дараагийн 7 хоногт юу хийж байх чинь одоо зүүд үсттэй. Яг одоо та энд сууж илаа дараагийн 7 хоногт хийж байх зүйл чинь таны хувьд одоо зүүд үсттэй. Сэтгэл чинь сэрүүн байхаас илүү зүүдэлж мөрөөдөж идэг. Ер нь хоёр л төлөв байгаа. Нэг нь гүн гүнзгий унтаж амрах, нөгөөх нь мөрөөдөж зүүдлэх. Өдрийн мөрөөдөл, нөгөөх нь шөнийн зүүд. Өдөржингөө суугаад хоосон мөрөөдөл ийм зүйл надад болох болов дараагийн 7 хоногт ингэндээ, тэгэндээ гэл. Ингээд нэг агаарт байхгүй хоосон харш барьдаг. Тэнгэрт ийм харш барьдаг мөрөөдөл. Өдөржин мөрөөдчдөг. Энэ бол зүүд юм а. Би мөрөөдөж байна гэж мэдэх яг тэр мөчөд танд оргилсон их энерги, ухамсар, сэрэмж төрдөг. Тэгээд тэр сэрэмж ухамсартай таныг бодит байдалд сэрээдэг. Тэр сэрэлт. Тэр бол прагья. Энэ бол самади. Зөвхөн тэр мөчтөл та бүрэн гүйцэд амьд байдаг. Зөвхөн тэр мөчөд та гүйцэд амьд ухамсартай юу вэ гэдэг тэр үнэнд та сэрдэг. Бусад үед нь унтж л байдаг.
Би унтаж байна гэдгээ мэдэх тэр мөч, би зүүдэлж мөрөөдөж байна гэд тэр нэг мөч таныг сэрээдэг. Патанжали энэ нэг сутраагаар үгээр хэлхийн аргагүй гайхалтай тайлбарласан. Унтах болон зүүдлэх